За одоо энэ их гоё. Үнэхээр гоё текст байгаа. Үр хүүхдээ сургамаар одоо өглөж дуулмаар байгаа бол хажуу хавиргандаа жаахан ам, ухамсарын шанаа өгмөөр байгаа бол эмхцэцтэй байгаа ч ингээд сайхан амжилттай яваач маваач гэмээр байгаа үед хэрэглэж болох юм үг хэллэг бүхий. Гэхдээ үг хэллэг нь хэцүү биш, ийм жижигхэн текст байгаа. За одоо хэдүүлээ нөгөө үг хэллэгийг хараа ихний ээлжинд. Comment bien tenir ton agenda et réussir ta semaine гинэ. За яаж ажлын дэвтэртээ тэмдэглэсэн тэр бүхээ зүйлээ гүйцэлдүүлж тэр 7 хоногтой амжилттай байх вэ гинэ. За écoute bien. За одоо ингээл хүнд заавар өгж байгаа хүмүүс чинь заримдаа өөрсдөө тэмч дог байдаггүй цаанаа бас их эвгүй ер нь харагдаж байгаа шиг хэлж байгаа шиг байдаггүй шүү дээ тий. Энэ хүн яах нь вэ? Ер нь та нар санаа нийлэх нь яах нь вэ? Хараарай. Écoute bien. Сайн сонсоод ав. Parce que ce n'est pas compliqué. Ягаад гэвэл энэ тийч хэцүү биш. Compliqué гэдэг нь төвөгтэй, ярвигтай гэсэн үг. Mais il faut suivre quelques règles simples. Гэвч хэдэн гэдэг нь quelque хэдэн энгийн дүрмийг даган мөрдөх ёстой. Яах гэж гэхээр pour ne pas finir débordé ou perdu. Яг тэгэхээр débordé гэдэг нь өмнөх яг энэ хичээлийнхээ хүрээнд гэсэн үг байна. Боор гэдэг бол юу гэсэн те нөгөө юмны хүрээ хөвөө хязгаар одоо амны аягны амсар гэдэг юм уу те. Тэгэхээр тэрнээсээ халих гэсэн үг débordé гэдэг нь. За тэгэхээр одоо өстэй толгоноосоо их ажилтай байна гэж учиргүй ингээл хүмсэг зангидсан үед бол je suis débordé. Просто хийх юм хаанаас нь эхэлвэ гэмээр их юм байна. Бүрс хийх юмдаа ингээд дарагдаад байна гэх юм бол энэ débordé гэдэг үгийг ашигладаг тий. За тэгэхээр эсвэл perdu гинэ. Perdu гэдэг нь төөрөх гэсэн үг тий. Төөр perdre гэдэг нь 3 дугаар групп өгүүлүүгийн өнгөрсөн цагийн хэв нь байна л та. Тэгэхээр бүр ингээд ажилтаа дарагдаад төөр эсвэл бүр манарчихгүй хүн тулд энгийн хэдэн дүрмийг дагах хэрэгтэй гэсэн үг байна. За дараа нь d'abord юуны өмнө organise ta journée. Юуны өмнө тухайн өдрөө зохион байгуул. Өдрийг зохион байгуулна гэдэг нь болохоор яах вэ? Тийм ээ. Prends ton agenda. За ажлын дэвтрээ аваад энэ agenda гэдэг бол өдөр тутмынхаа яг юм бүтэн жилээрээ байдаг ухаанлалтай дэвтэр байдаг шүү дээ тий. Өдөр өдөрт нь ажиллаа тэмдэглэн явдаг. За тэр ажлынхаа дэвтрийг аваад бүх уулзалтуудаа чухал хийх ёстой ажлуудаа бас амралтаа тэмдэглээ. Note. За ne dis pas битгий хэлээ. Je verrai plus tard. Дараа болъё. Би дараа энэ verrai гэдэг нь voir гэдэг үгийн харах гэсэн утгатай үгийн ирээдүйн цаг дээр хэлсэн хуурчихсан байна. Тэгэхээр за би дараа болъё гэж битгий хэл. Эсвөгөөс эсвэл sinon чи яана гинвэ? Мартчихнаа. Энэ ойрын ирээдүйн цаг дээр хэлсэн байна те. Tu vas oublier. Oublier гэдэг бол мартах гэсэн үг. Тэгэхээр tu vas oublier мартчихна. Ça va être la pagaille гэнэ. За тэгээд энэ бас ахаад ойрын ирээдүйн цаг дээр хэлсэн байна. Ça va гэдэг нь тэгэх гэж байна. Ça va être. La pagaille гэдэг нь болохоор эмх замбраагүй хөл толгойгүй байдлыг хэлж байгаа. Юмыг хэлж байгаа ерөөс юун дээр ч хэлж болно. Энэ нөгөө хийх гэж байгаа олон ажилдаа дундан төрөөд ажил намайг тойроод би ажил дотроо төрөөд тэрийг pagaille гэж байгаа. За тэгвэл энэ зөвхөн ажил хувийн зохион байгуулалттай холбоотой юм бас биш шүү. Зүгээр л хүүхдийн өрөө өдөр хөглөрчихсөн эсвэл ингээд энд ч нэг аяга тэгээд тэнд ч нэг хүүхдийн хувцсан дотор нь явж идэм үү мэдхгүй. Тэгээ ингээд ерөөсөө л эмх замбраагүй аль нь юу нэ гэдгийг нь мэддэхгүй л байгаа бол pagaille гэж хэлж болно. Гэсэн одоо жишээ нь манай наран туулыг дээр хөндлөнгийн хүн анх удаа очиход хаана нь юу байгаа юм болоо гэж гайхнаа да.
Тэгэх юм бол тэр хүн тэр хавьд нь хүнс нь байгаа, тийшээ гутал байгаа, ийшээ ингээд бүс бараа байгаа гэдгийг мэдэхгүй байгаа хүний нүдэнд бол энэ манай зах quel pagaille гэмээр санагдах байхгүй юу? Тэгэхээр pagaille гэдэг бол замбраагүй гэсэн үг. За манай наран туулын зах бол маш олон хүний амьдралд итгэж байгаа. Тэгэхээр тийм хүн юмыг зах замбраагүй гэж хэллээ гэж бодоо зай. Тэгэхээр мэдхгүй хүний нүдэнд бол анхлан харж байгаа юм болгон гэж ахын гэдэг нэг тийм сонин замбраагүй харагдах юм бол pagaille. За tu veux réussir, non? Чи амжилттай байнмаар байна уу? Үгүй юу? Гинэ. Prépare toujours ta journée la veille. Урд оройн өдөр тухайн өдрөө заавалгүй хизээ ямагт бэлдэж бай. Qu'est-ce que tu dois faire demain? Чи маргааш ер нь юу хийх ёстой вэ? Tu planifies ton temps pour ne rien oublier. Юуг ч мартахгүй тулд цаг хугацаагаа төлөвл. Ялангуяа surtout ялангуяа ne commence pas ta journée. За ялангуяа өдрөө битгий эхлүүл. Яаж гэхээр sans une bonne liste claire. Маш тодорхой жагсаалтгүйгээр une bonne liste гэдэг нь болохоор bonne liste. Зүгээр одоо ингээд наан цаанаруулаа бичсэн биш эхлээд тэгнэ дараа нь тэгнэ гэсэн ийм жагсаалтыг нэг сайхан жагсаалтаа ойлгомжтой жагсаалтаа гаргаад гэсэн үг байна л та. Тэгэхээр тийм гоё сайхан гаргасан жагсаалтгүйгээр өдрөө хизээч бүхлүүлээ. За pendant la journée өдрийнхөө явцад travaille sérieusement sur tes tâches. Өдрийнхөө явцад хийх ёстой зүйлүүд дээрэн чухалчлан ажил. Энэ sérieusement гэдэг нь яг юм чухалчлан гэсэн sérieux гэдэг энээсээ гарсан. Тэгэхээр ингээд ням бай яаж хийх ёстой юм те тэрэндээ цагаа сайхан яг төвлөрч гэсэн үг байна л да тий. За дараа нь pas de distraction. Distraction гэдэг нь одоо юм сатаарах гэсэн үг нэр үгээрээ distraire гэхээр сатааруулах, сатаарах гэдэг үйл үг нь. За тэгээ distraction гэхээр ийм ч юм төвчмөр юм шиг ингэж босч суугаад тэгээд ингээд байх юм бол distraction гэсэн үг тий. За тэгэхээр ерөөсөө сатаарах хэрэггүй. Pas de je vérifie juste mon téléphone vite fait. Би за энэ vite fait гэдэг нь бол gels манас. Gels утсаан шалгаатахыг. Би зүгээр л уцааг яс харчихъя гэсэн юм байхгүй. За тэр гэсэн юм тэр гэдэг нь бол энэ pas de гэж шууд үүсгэж чинь тий. Toutes les 2 minutes. Тэгээ 2 минут болоод л газ уцаа харчихъя гэж уцаа шагалзаад байх шаардлагагүй гэсэн үг байна тий. Tu veux avancer? Чи урагшилмаар байна уу? Ахмаар байна уу? Alors, concentre-toi. Тийм юм бол төвлөрөөч чи гэж байна те. Ингээд захиран тушаах хэлбэрт бичсэн байна. Et si tu as besoin d'aide, хэрвээ чамд туслалцаа хэрэгтэй байвал n'hésite pas à demander. За n'hésite pas гэдэг нь битгий эргэлз. Тэгээд хүсэл одоо бусдаас гэсэн утгаар байна те. Туслалцаа хүсэхээс битгий эргэлз. Өөрөөр хэлбэл хэрвээ чам туслалцаа хэрэгтэй бол эргэлзэлгүй асуу. On est là pour s'entraider. Бид гэдэг одоо эзэн бийгүй байна те. Тэгэхээр одоо жишээ нь сараа нараа бид 3 гэд ингэж хэлээгүй зүгээр ерөнхийлөн хэлж байгаа үед энэ гэж хэлдэг тийм ээ. Тэгэхээр бие биедээ туслахын тулд бид байгаа шүү дээ. Харилцан туслахын тулд бид байгаа шүү дээ гэд. За энэ s'entraider гэдэг нь болохоор энэ aider гэдэг нь сүүлчийн нэг 5 үсэг байна. Энд чинь өөрөө туслах гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр entre гэдэг нь болохоор ямар нэг юмны хооронд гэсэн үг. Би чамд чи надад гэд тий. За тэгээд сөтэ орчхорон энэ бүр жинхэнэ утгаараа эмэрхүү үг нь харилцан гэсэн утганд илэрхийлждэг тийм ээ. Тэгэхээр харилцан нэгэндээ тусалж дэмжихийн тулд л бид байдаг шүү дээ гэсэн үг байна. За
Дараа нь rentre à la maison avec la tête légère. Гэртээ харь. Яаж харих вэ гэхээр avec тийм юмтай харь гинэ. Юутай харих юм гэхээр tête légère. La tête légère юм. Толгой хөнгөн. Тэгэхээр нэг сайхан юм нөгөө хөнгөн бодолтой. Одоо нөгөө тархитлагаагаа хүндрүүлэн бодолд автахгүйгээр гэсэн үг юм те. Яйдаа гэж бодолд автахгүйгээр гэх юм бол la tête légère. Tête légère гэдэг нь ингээд нэг сайхан ингээ хөнгөн шингэн одоо уураг бодол тарих маань уураг тарих бодол сэтгэл маань хөнгөн байх юм бол ингэж хэлж байгаа шүү. Ямар нэг санаа зовнилгүй гэхийг la tête légère. За тэгэхээр ингээд сайхан саруулхан бодолтой гэд гэртээ хараа. Pas avec des problèmes à régler. Зохицуулах асуудалгүйгээр тарих толгой хөнгөн сайхан гэртээ харь. Si tu as un souci, хэрвээ чамд асуудал санаа зовоосон зүйл байгааваас note-le dans ton agenda. Түүнийг ажлын дэвтэртээ тэмдэглэл. Pour ne pas l'oublier et t'en occuper plus tard. Мартахгүй тулд тийм ээ. Болон дараа цаг зарцуулан зохицуулахын тулд. За. Chaque soir. За ингээ орой боллоо. Орой бүр relis ton agenda. Ажлын дэвтрээ дахин ингээ зохиж хараа унш. Qu'est-ce que tu as fait aujourd'hui? Өнөөдөр чи юу амжуулав? Qu'est-ce qu'il reste à faire? Хийх ёстой юм юу үлдэв? Энэ reste гэдэг бол үлдэх гэсэн үг. Тэ? За тэгээд үйл үгийн инфинитивийн буюу одоо хувираагүй хэлбэрийн одоо бол өнгөрсөн цагийн хэрэглээ гэж байдаг. За тэрний одоо эн чинь одоо цагаар ингээ хэлсэн байна л да. Өөрөөр хэлбэл инфинитив нь тэр чигээр хэрэглэгдэж байна л да. Энд à faire хийх юм юу qu'est-ce que юу үлдэвэ? Qu'est-ce qu'il reste à faire? Одоо энэний оронд идэх юм юу үлдэвэ гэвэл qu'est-ce qu'il reste à manger гэж хэлэх нь л дээ тий. За гэх мэтчлэн. Тэгэхээр энэ өгүүлбэрийг ингээд тэрчгээр нь сайхан цээжилчээд орлуулад хэлээд авах бүрэн боломжтой тийм мэдээж. За et surtout за ялангуяа n'oublie pas de te reposer et de te détendre. Ялангуяа битгий мартаарай. Яахыг битгий мартаарай гэсэн чинь амарч алжаалан тайлахыг битгий мартаарай. Tu n'es pas un robot. Чи бол робот биш ээ. Тэгээ одоо эн чинь ингээ харахаар тэр дээр нөгөө өдрийн хийх юмаа бити мартаарай гэсэн шүү дээ тий. Тэгэхээр энэ дээр байгаа. Юуны өмнө өдрөө зохицуулах гэдгийн чинь төгсгөлд нь энэ байгаа тий. Тэ pause завсарлагаагаа бити завсарлагаагаа тэмдэглээрэй гэсэн тий. За тэгснэн эргээд доош ирлээ. Et toi? Харин чи dis-moi, аль надад хэлээд өгөөч гин. Comment tu fais pour ne pas oublier tes rendez-vous? Чи одоо уулзалтуудаа мартахгүй тулд юу нь яаж хийдэг вэ? Яаж зохицуулдаг вэ? Comment tu fais? Яадаг вэ гэсэн үг байна. Tu as une astuce? Гоё сайхан санаа, арга чарга юу байна? За энэ astuce гэдэг бол ямар нэг юмыг их хялбарнаар тэгээд одоо гурилдахгүйгээр тий сайн хийх арга чарга тэрийг яг ингэж astuce гэдэг тий. Энийг ингээл айгүй гоё ингээ болгочтын шүү гэж хэлж байгаа юм болгон зөвлөгөө болгон astuce гэсэн үг байхгүй юу? За parce que sinon хэрвээ тийм биш бол tu risques de dire oh mince j'ai raté ma réunion. Хэрвээ тийм биш бол одоо мартц юм сайхан арга чарга юу байна? Хэрвээ тийм биш бол зөлгөө би уулзалтан хоцорсон байж тээ уулзалтан тасалчихсан байж тээ гэж хэлэхэд хүрнэ. За энэ хүрнэ гэдэг нь болохоор тийм эрсдэл би гэж ярина гэсэн үг. Риске гэдэг нь одоо эрсдэл үүрэх
гэсэн үг л дээ. Тэгэх болцсошгүй тэгж хэрсэлтэй гэдгийг tu risques гэж хэлж байгаа. Нэгдүгээр групп үйл үг ингээд tu гэдэг чи дээр хувирсан байна тий. За дараа нь ça ce n'est pas top. За энэ чинь л харин эвгүйтэй явчихж байгаа юм да гэж байна. Топ гэдэг бол ерөөсөө одоо ер нь бол юмны топ гэдэг гэхээр одоо орой гэсэн үг ч тий. За яг одоо уулын орой гэх юм бол яг сайхан уулын орой гэдэг үг нь байгаа л та мэдээж сум гэд тий. Гэхдээ энэ топ гэх юм бол ерөөс юмны оргилт нь оройд нэг сутгаар хэрглэж болж байгаа. За тэгэхээр зөлгөө би хурлаасаа хоцорсон биш чи хуралдаа сууж чадаагүй алтчиж гэж бодъё л та тий. Энэ гатэ гэдэг нь өөрөө ямар нэг юмыг энэ барьж авч амжиргүй алдчих бүтлгүүтхийг хэлж байгаа байхгүй юу? Галт тэрэгнээсээ хоцрох, уулзалтнаасаа хоцрох, тэршээрөөс очиж чадахгүй байх. Эсвэл одоо бөмбөг шидээд сакс руу нөгөө шидээд онохгүй байх, тий, орохгүй байх ч юм гэх юм бол ингээ бүтлгүүцсэн юм болгоныг гатэ гэж байгаа. За тэгэхээр ингэх чинь харин өстэй биш болоо явчихж байгаа юм да гэдгийг синепатоп. Тэмчих сайхан ч юм биш тий. Enfin, эцэст нь sois toujours ponctuel. Эцэст нь цагаа дандаа сайхан барьж бай. Энэ sois гэдэг нь бол être үйл үгийн захиран тушаах хэлбэр дээр хувирчихсан байна тий. Тэгээд sois гэдэг нь өөрөө être нь subjunctive-дээр хувирчихсан байгаа гэсэн. Subjunctive гэдэг бол анхаар шатанд ордоггүй цаг яг нөгөө төлөв. За тэгэхдээ яаж ч бодсон бид нар үйл өгөө үзэж эхлээл бүх цагийг үгүйсгээд хүүрнэх батлах өгүүлбэр эсвэл үгүйсгээд эсвэл захиран тушаах байдлаар үздэг. Тэгэхээр avoir être-ийн түрүүнд үздэг. Энэ бол үзэд өнгөрчихсөн гэсэн үг. За тэгэхээр sois toujours ponctuel. Байнга цаг ямагт цаг барьж бай. Байнга цаг барьж бай. Arrive à l'heure. Цагтаа ирж бай. Même un peu en avance. Тэрч бүхэл жаахан эртхэн гэсэн үг байна. Цагтаа тэрч бүхэл жаахан эртхэн ирж бай. Ce n'est pas pour rien qu'on dit à l'heure pile. Яг цагтаа шүү гэж зүгээр ч нэг хэлчихсэн юм биш ээ. За одоо бид нар зүгээр ч нэг тэгээ хэлсэн юм биш. Одоо жишээ нь яага босгон дээр гიშгдэггүй юм бэ гэдгийг зүгээр нэг хэлсэн ч юм биш. Учиртай гэж юм те. Тэгэхээр зүгээр ч нэг хэлсэн юм биш. Учиртай гэдэг чинь өөрөө ердөө л энэ байна. Ce n'est pas pour rien. Тэгэхээр c'est гэдэг нь бол энэ бол гэсэн үг те. Үгүйсгэлээ ce n'est pas энэ бол биш. Pour гэдэг нь тэгхийн тулд биш. Rien гэдэг нь юу ч биш. Тэ юуны ч төлөө биш ингэж хэлээгүй гэж байгаа юм шиг байна. Тэ ингээ яг үг үгээр нь хөөх юм бол энэ нь бол цаанаа болохоор ce n'est pas pour rien que зүгээр ч нэг ингээд хэлчихсэн юм бишээ гэсэн үг шүү. Энэ бол их гоё үг. Ер нь ингээд одоо ганц мөрүүлтлээ энэ тод хараар болгосон үгнүүдийг яг байгаа чигээр нь цээжилчих юм бол мэдээж амар шүү. За хэрвээ та нар яг энийг ингээд аагаас нь яа хүртэлтэй эхний үгээс мамо дэмаа хүртэл ингээд цээжилчих юм бол тэгээ бүр сайн л үсттэй тий. За тэгсэн чи өнөө энэ à l'heure pile гэж ингээд цаг үзэхэд бид нэр хэлсэндээ яг цагийн зүй тухайн цаг дээрээ гоцоож байхад à l'heure pile гэдэг те үд дунд шүн дунд эсвэл 15:00 тэргээд те. За эсвэл бид нар яг 15 цаг 45 дуулцъя гэсэн бол 46 биш 44 биш 45 гэх юм бол à l'heure pile яг болцсон цагтаа шүү гэдгийг ингэж хэлээд байгаа те. За тэгээд ce respect du temps энэ цагийг ингэж баримтлах нь за энэ respect гэдэг бол одоо юу гэсэн үг ч те хүндлэх тэр гэсэн үг те. Тэгээд бид нар энэ цагтай хамт ингээ хэлэх эсвэл нөгөө хууль дүрмтэй хэлээд respect гэдгийг ашигладаг те. Тэгэхээр энэ өөрөн цаг хугацааг баримтлах хуулийг хүндлэн дээдлэх, эрхэмлэн дээдлэх ч гэдэг юм уу те. Тэр утгаараа орчдөг. За ингэж цаг барих нь амжилтын түлхүүр
гэнэ. Alors, за prête à devenir le roi ou la reine de l'organisation? За зохион байгуулалтын хатан хаан эсвэл хаан болоход бэлэн үү? Devenir гэдэг чинь болох гэсэн үг тий. Allez, за альвээ. Prends ton agenda. Хийх ажлын дэвтрээ аваад et commence dès aujourd'hui. Өнөөдрөөс эхэл. Ne remets pas ça à demain. Mettre гэдэг бол тавих гэсэн. Remet гэхээр эргүүлэн тавих, буцаан тавих гэсэн утгатай тий. Тэгтээ үүнийг маргааш гэж бүү хойш тавь гэсэн үг байна. За ийм гоё мүлжүүртэй бяцхан текст байна. За энэ стоноор бяцхан гэлтгүй их гоё үг хэллэгтэй байгаа шүү. Тэгэхээр энийг янзын сайхан арьсан бахныхаа завсар шингээгээрээ. Тэгээ ажил төрөл амьдралдаа ашигладаг. Одоо би энэ хичээлийн энэ бол насан туршидны хичээлийн юу учраас хэрэглэгдэхүүн учраас ганц л дасгал нь байгаа учраас энийг одоо ач холбогдлыг бол нэг тийм ярих шаардлагагүй зүгээр бага насны хүүхэд ч юм уу те бид нар эргэн тойрныхондоо сургаж шаардлагатай ер нь өөртөө ч гэсэн ингээм мөрдөд байж ах ёстой л нэг юм дадал хэвшил юм байгаа юм л та тийм ээ. За юм байна. Тэгээ эргэн тойронд өгүүлж дуулмаар байвал энийг сайхан өөрөмшүүлээ дадуулаад ашигладаггүй. За тэгээд дараагийн яг энэ дараа үргэлжлүүлээд зөвхөн дуудлагыг нь харна тийм ээ хэвлээ. За. Comment bien tenir ton agenda et réussir ta semaine? Écoute bien, parce que ce n'est pas compliqué, mais il faut suivre quelques règles simples pour ne pas finir débordé ou perdu. D'abord, organise ta journée. Oui, prends ton agenda et note tes rendez-vous, tes tâches importantes, tes pauses. Ne dis pas je verrai plus tard, sinon tu vas oublier et ça va être la pagaille. Tu veux réussir ou non? Prépare toujours ta journée la veille. Qu'est-ce que tu dois faire demain? Tu planifies ton temps pour ne rien oublier. Et surtout, ne commence pas ta journée sans une bonne liste claire. Pendant la journée, travaille sérieusement sur tes tâches. Pas de distraction, pas de « je vérifie juste mon téléphone vite fait » toutes les 2 minutes. Tu veux avancer? Alors, concentre-toi et si tu as besoin d'aide, n'hésite pas à demander. On est là pour s'entraider. Rentre à la maison avec la tête légère, pas avec des problèmes à régler. Si tu as un souci, note-le dans ton agenda pour ne pas l'oublier et t'en occuper plus tard. Chaque soir, relis ton agenda. Qu'est-ce que tu as fait aujourd'hui? Qu'est-ce qu'il reste à faire? Et surtout, n'oublie pas de te reposer et de te détendre. Tu n'es pas un robot. Et toi, dis-moi, comment tu fais pour ne pas oublier tes rendez-vous? Tu as une astuce? Parce que sinon, tu risques de dire « Oh mince, j'ai raté ma réunion ». Et ça, ce n'est pas top. Enfin, sois toujours ponctuel. Arrive à l'heure, même un peu en avance. Ce n'est pas pour rien qu'on dit à l'heure pile. Ce respect du temps, c'est la clé de succès. Alors, prête à devenir le roi ou la reine de l'organisation? Allez, prends ton agenda et commence dès aujourd'hui. Ne remets pas ça à demain. За дараагийн дасгал нь байна. Энэ болохоор саяны уншсан текстэн дээр
текстнээс одоо үнэн худлаа гэдгийг тэмдэглэнэ гэсэн үг. За жишээ нь эхнийх дээр il faut toujours organiser sa journée le matin même. Тэр matin même гинэ. Тэгэхээр яг тухайн өглөөнөө өдрийнхөө хийх ажлыг зохион байгуулах ёстой. On doit préparer sa journée à la veille. Тухайн өдрөө урьд оройн бэлдэх ёстой. Il est conseillé de vérifier son téléphone toutes les 2 minutes. 2 минут болоод утсаа шалгаад байхыг зөвлөдөг. On peut demander de l'aide si on a un problème. Хэрвээ асуудал байвал туслалцаа хүсч болно. Il ne faut jamais relire son agenda le soir. Оройн ажлын дэвтрэн дахин нэг унших хэрэггүй. Хизээж унших хэрэггүй. Être ponctuel est important pour réussir. Цагаа барих нь амжилтанд хүрэхэд чухал нөлөөтэй. Маш чухлаа. On doit se détendre après le travail. Ажлын дараа алжаалан тайлах ёстой. Le discours conseille de remettre les tâches importantes à demain. Энэ яриа нь чухал ажлуудаа маргааш гэж хойш тавихыг зөвлөж байна гинэ. За тэгээд саяны уншсан текстээ үнэн худлаа тийм үгүй гэж тэмдэглэх нь дээ. За энэ болохоор ингээд бид нар нөгөө хэлний дөрвөн чадварын чинь нэгийг шалгах боломж байгаа байхгүй юу? Тэ? Текст уншлаа, би эндээс зөв ойлгож үгүй юу гэдгийг үзэх. За. Дараагийн дасгал нь энэ болохоор императив гэж байна те. Захиран тушаах хэлбэртийн үйл өгнүүдийг хувиргаж бичээ гэж байна. За зөв au bon temps гэдэг нь яг тохирсон цагт болон тохирсон юугаар нь биеэр нь хувиргах гинэ. За одоо харъя л да. Organiser зохион байгуулах, préparer бэлдэх, noter тэмдэглэх, relire унших, дахин унших, demander хүсэх, гуйх. За тэгээд détendre ингээд сайхан суллах гэсэн үг энэ дэр. Одоо өөрөөр хэлбэл амрах алжаалаа тайлах détendre. Oublier мартах, commencer эхлэх, travailler ажиллах, arriver ирэх. За тэгэхээр өглөөнөөс энэ D гэдэг нь бол эхлэн гэсэн үг тий. Өглөөнөөс эхлээл өдрөө тэгээ. За тэгснэн ажлын дэвтэртэй чухал уулзалтуудаа яг нүв. За тэгээд нөгөө юу ялгүйгээр distraction гэдэг янз бүрийн юмд одоо нөгөө анхаарлаа сарниулахгүйгээр гэсэн үг тий. Анхаарлаа сарниулахгүйгээр чухалчлан яг гэх юм бол тий. За тэгээд оройн ажлын дэвтрэн тэгэх ёсгүй л гин. За тэгэхээр чи ойлгохгүй байвал тусламж яг гэх нү. За 6 дахь нь болохоор оройдон жаахан тэгээ. Tu le mérites. За энэ mérite гэдэг бол өмнө нь гараагүй л үг. Энэ болохоор ямар нэг юмыг эдлэх эрхтэй гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ дээр тэгэхээр за одоо энэ дээр жишээ нь оройдон чи жаахан алжаалан тайлах ёстой амраа. Чи ингэх эрхтэй хүн гэсэн үг байна л да тий. Тэгэхээр өдөржингөө ажилласан оройдоо нэг жаахан амс химээр дээ гэсэн үг хэлэхдээ tu le mérites. За 7 дахь нь ямар нэг юмыг тэгэх ёсгүй л гэн. За tu n'as pas terminé. Дуусгаагүй зүйлээ ингээд нэг үгээр нөхөх нэ. 8 дахь нь à l'heure à tous tes rendez-vous. Уулзалт тус бүрдэн цагтаа гэд нэг юм хэлэх нэ. Дараа нь ton programme la veille. Урд оройн төлөвлөгөөгөө ингэдэг. Allez, за альвэ. Нэн даруйхан одоохон ингэрээ цаг битгий алдаарай л гэн шүү. За дараагийнх нь болохоор энэ quiz гинэ. За одоо энэ QCM гэдэг нь олон сонголттой юм юг
хариулт байдаг те. Энд чи дандаа ингээд ABC гэсэн юм хариултууд байна. За тэгэхээр энэ олон асуултанд зөв хариулах юм байна. Alors pile гэдэг нь яг тогтсон цагтаа гэдэг нь юу гэсэн үг вэ? Тэгэхээр энэ гураасаа сонгох нь л те. За que faut-il faire chaque soir selon le discours? Саяны энэ ярианаас харахад орой бүр бид нар юу хийх ёстой вэ гэнэ. Зурагт үзэх, ажендагаа унших болон нөгөө тухайн өдрийн хийх ёстой ажлуудыг юу яах? Хасах, устгах гэнэ л те. За гэд аль нь вэ? За дараа нь quelle est une mauvaise habitude à éviter pendant le travail? Ажлын үеэр зайлсхийх ёстой буруу зуршил гэвэл юу вэ гэж байна. Нам гүмхэн ажиллах, үе de temps en temps гэдэг нь үе утсаа шалгах, faire une pause déjeuner өдрийн цайны завсарлага авах гинэ. За тэгээд pourquoi faut-il préparer sa journée à la veille? Ягаад урд оройн тухайн өдрөө зохицуулах, дараа өдрөх ажлыг зохицуулах ёстой вэ? Бэлдэх ёстой вэ? Pour pouvoir dormir plus tard, оройхон унтах гэж юугч мартахгүй тулд ажлынхандаа өндөр сэтгэл төрүүлэхийн тулд гинэ. Энэ impressionné гэдэг нь ямар нэг сэтгэл төрүүлэхийг хэлж байгаа юм. Тэгээд их хөвчлэн ингээд ангаараа хэлж байгаа үед ер нь л тийм нөгөө одоо гайхшруулах гэсэн утга тий. Ингээд нэг сөрөг утгаараа бол биш байдгийн шүү. Одоо ердийн одоо сармаг ба тэрнээс дээшээ эерэг тал руугаа гэсэн үг шүү. За тэгээд quelle est la clé du succès selon le discours? Тухайн ярианаас харахад саяны хэлснээс харахад амжилтын түлхүүр нь юу гэнэ вэ? Être stressé. Бачимддаг байх, маш чалчаа байх, цагаа барьдаг байх гэнэ. Чалчаа гэдэг нь энэ бавар гэсэн үг юм шүү. Чалчаа гэдэг нь ингээд зүгээр нэг юм яриа хүн. За одоо ингээд 5 дугаар тасгад байна. 5 дугаар тасгалд нь болсон чинь нэг найз руугаа утасдаж байна гиндэ. За найз руугаа утастаад ямар нөхцөл байдал байна гэхээр ta copine a oublié son agenda chez toi. Танай найз ажлын дэвтрээ танайд мартчихжээ. Tu l'appelles pour lui rappeler ce qu'elle doit faire faire lundi et mardi. Түүн рүү яриад нэгдэх болон 2 дахь өдөр юу хийх ёстой вэ гэдгийг нь сануулж байна гин. За зорилго нь болохоор яг үхээр reformuler les notes pour lui rappeler ses rendez-vous et activités. Энд бол ингээд дандаа түлхүүр үгээр нь бичсэн байгаа шүү дээ. Тэгэхээр тэдэн цагт чи тийм юм хийх ёстой гэж байна гэд нэмэн дэлгэрүүлж хэлнэ. Бүтэн өгүүлбэрээр хэлнэ гэсэн үг. Энд бол дандаа түлхүүр үг байгаа тий. За тэгэхээр энэ бол тэгэхээр миний зорилго байх нь бүтэн өгүүлбэрээр нь гэж гоё хэлэх нь reformuler гэж байгаа юм чинь арай өөрөөр хэлэх гэсэн үг. За тэгээд commenter гинэ. За яаж хэлэх вэ гэхээр donnez votre avis faites une remarque гинэ. За одоо бид нар яг үхээр tu vas être fatigué lundi гинэ. За одоо ингээд нэгдүгээр өдөр ингээд ийм юмтай хийх юмтай байгаа юм байна. Окей. За тэгээд энэ болохоор хараа ажлын хувьд хийх юм, өөрийнхөө хувийн амьдралдаа хийх юм, тэгээд гэр бүлдээ хийх юм гэд ингээд өглөө 9 биш 7:30-аас 30 минут алхах юм байна. Ингээд спорт хийж эхэлж байгаа юм байл да. Тэгээд ингээд бүтэн өдөржингөө ингээд хийх юмтай байгааг нь хараад хүний дэвтрийг хараад ингээд хэлэхдээ хөөх нэгдүгээр өдөр чи ч гэсэн ядархан дээ. Ачаалалтай өдөр байх нь дээ. Ч гэдэм үү те ингээд өөр төрж байгаа сэтгэгдлээ хэлнэ гэсэн үг байхгүй юу? N'oublie pas de respirer entre deux réunions. Хоёр хурлынхаа хооронд амьсгаа аваарай да. Жаахан амс хийгээрэй гинэ. Respirer гэдэг бол амьсгалах гэсэн үг. За tu as bien fait de réserver le coiffeur. Гинэ. За үсчинд цаг авсан чинь яамаа да. За тэр яамаа гэдэг бол яг энэ байна. Tu as bien fait de.
Тэгэхээр энэ чи bien fait гэж тэгж хийсэн нь сайн болж зөв болж тэгсэн нь яамай даа гэдэг чинь тий. За тэгэхээр энэ байх нь л тий. Одоо 18:30-д ажлынхаа дараа нэг жаахан амс хийх юм байна л та. За гэх мэтчлэн 2 дахь өдөр болохоор ийм юм байгаа юм байна. За тэгэхээр энэ маш сонирхолтой цаг орсон ажил байж болно. Тэгтээ зүгээр ийм түлхүүр үгийг хараад нэмэн дэлгэрүүлж эхэлж ярьдаг байх нь өөрөө маш том чадвар шүү. Маш том чадвар гэдгийг бүр сайхан нэг юм ухамсарлан ойлгоод хичээнгүйлэн хичээллээрээ ажиллаарэ. За дараагийн дасгал нь болохоор дасгалч гэжтэй одоо энэ бол өөрөө өөрийгөө үнэлэх үнэлэм юу байгаа байхгүй юу? Өөртөө өгөх үнэлгээ. За тэгэхээр найзынхаа ажлын дэвтрийг сануулж байгаа гэн. Тэр нь саяны хийсэн яг өмнөх тайлбартай адилхан тий. Тайлбартаа уялдаатай гэсэн үг. Критер гэдэг нь болохоор нөгөө шалгуур. За тийм бага зэрэг үгүй гэдэг өөрийгөө 10 оноогоор дүгнэх юм байна л да. За je rappelle les activités principales du lundi. За би нэгд өдрийн голлох үйл ажиллагаануудыг санаж байна. Эсвэл сануулж байна. За тэгээд 2 дахь өдрийнхийг бас сануулж байна. J'utilise des verbes à l'impératif au présent. Би захиран тушаах хэлбэрт болон одоо цагаар үйл үгсийг хэлж чадж байна, ашиглаж чадж байна. За je fais au moins un commentaire personnel. За жишээ нь чи ядархан дээ гэх мэтчлэнгийн ийм хувийн нэмэлт тайлбар би ядаж ганц удаач болтгой хийсэн гин. За тэгээ je parle de façon claire et compréhensible. Би ойлгомжтой тодорхой маягаар байдлаар ярьдаг гинэ ярьж чадсан. За тэгэхээр ингэж өөртөө үнэлгээ өгөөд 10 оноогоор дүгнэх нь байна. 8-аас 10 оноо bravo, tu gères bien ton expression orale et tu aides bien ta copine. Тэгэх юм бол за ингэж ярианы өөрийгөө ингэж ярьж илэрхийлж чадж байна. Сайн боломжийн чадж байна. Найздаа бас тусалж чадлаа гин. За 5-аас 7 оноо авах юм бол за ер нь дажгүй явж гин шүү. Зөвл замдаа явж байна. Гэхдээ ахаад яахан дадлагжуулах хэрэгтэй юм байна л гин. 0-оос 4 авах юм бол за эхнээс нь ахаад үзье. Ахаад бас жаахан хичээлэх хэрэгтэй юм байна л гин. За юм байна. Энэ үнэхээр сонирхолтой дасгалууд байгаа шүү. Яг сайхан нэг дасгалаас нөгөө дасгалд орохдоо ингээ гоё төвлөрөөд сайхан хицгээгээрээ. За амжилт хүсье түр баяртай.